Амархан сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчдээ. Үлэн мэдэх ба түүний нөхөд нэвтрүүлгийн маань нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үлэн мэдэх Америк орноор манай цуврал нэвтрүүлгийн энэ шидэт малгай дэлхийг тойрон явсаар Вашингтон ДС-д буулаа. Мэнд сайхан гэдэг нэгэн сайхан залуугийн айлд хүрэлцээрээд байна. За, мэнд сайхны энх эрдэнэ гэдэг энэ хөөрхөн охин манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочин юм аа. Энх эрдэнэ маань 9 настай. Гэхдээ он гарцсан учраас 10 таач гэж хэлж болох юм тийм ээ. Миний гоо төрсөн өдөр чи хизээ хэлээ? 7 сарын 11. 7 сарын 11-нд. Чи ямар өдрийн мэдхүү 7 сарын 11? Наадам. Тэгээ дээрэс нь бас төрсөн өдрөө. Чи тэгээ ер нь яаж тэмдэглэдэг төрсөн өдрөө? Өөр өдөр төсөө өдрөө тэмдэглээ. Тэгээд 11-нд наад. Ааха. Аль өөр өдөр? 11-ийн өмнө 10 эсвэл 9-нд. 9-нд. Наадам, хүүхдийн баяр энэ өдрүүд бол манай энх эрдний хувьд бол их тийм завгүй өнгөрдөг штэ. Яагаад гэвэл янз бүрийн тоглолтод ордог, их олон арга хэмжээнүүд, уралдаан тэмцээнүүдэд ордог тий. За тэгэхээр хоёлоо нэгэнт одоо ширээгээ ийм гоё юунуудаар одоо цомуудаар чимсэн учраас бас энийгээ ярьж ихсэн дээр байх гэж бодож байна. За мэдээж одоо тэр баяруудын үед орсон тэмцээнүүд байгаа бах. Зүгээр одоо их наадмууд байгаа бах. Хоёлаа альнаас нь эхлэх үү? Чи альнаас нь эхэлж ярмаар байна. Энэ үү? За, энэ ямар яасан цом уу? Би Children's Festival-ийн бүжиглээд тэгээ нэгдүгээр байранд авсан. Children's Festival гэдэг нь нөгөө 6 сарын 1-нд болтгоо. Хүүхдийн баяраар болдог тийм ээ. Тэгээд одоо хүүхдийн ийм бүх Америкийн уу Вашингтон ДС-ийн хуу одоо Монгол хүүхдүүд тийм ээ оролцож энэ одоо их наадамд авиасаараа одоо өөрсдөө сордог түүний нэгдүгээр байрыг эзэлсэн тийм ээ бүжгээрээ. Ямар бүжиг үжгэлсэн юм нөхөө? Үйлзүр. Оо ёо. Чи итгэхгүй байхдаа би оюутан байхдаа үйлзүр бүжгэлжсэн ш. Нэгдүгээр курст оюутан байхдаа. Тэгээ бас яг вэ бас 1 2 дор байранд орол байсан. Мөн үү? Читэй ч бас адилхан юм аа. За, дараачих нь өөр ханаас эхлэх үү? За, энэ ямар цом уу? Би шүлэг уншаад тэгээд хардвар байранд авсан. За, энэ бас хүүхдийн баяраар уу? Энэ он л өөрөө эсвэл 1 он дуу? 1 он. Хөөх, ямар мундаг юм бэ? За, ямар шүлэг уншсан? Би сайн. Тэр үедээ нэг юм чэжтэй л ингээ орчод тэгээд тас мартчихж гэнэ үү? Чи тэр адилхан юм аа. Би оюутан багтаа бас гэл дандаа өөрийнхөө юмыг заавал хавчуулж яриад байх шүү дээ. Би бас ядгаас ингээд шалгалтанд 3 хоног бэлдээл хамаг юмаа чийжилж орж шалгалтаа өгчөд маргааш бүгдийг марчдаг гэсэн шүү. Чи тэгдэггүй. Тийм бас байд юм байт. За, дараачих нь. За тэгвэл бүжиг үжгэлдэг юм байна. Шүлэг уншдаг юм байна. За, өөр ямар шагнал байна? Энийг төлөр хуурдаар. За, тэр. Энэ бас тэр он дуу. Тэр их наадам чи ерөнхийдөө энх эрдний наадам болсон юм биш үү? За, энд болохоор яасан? Төгөлдөр хуурыг харин юу дарснаа мартаагүй үсттэй одоо бол. Мартаагүй юу? Юу юм? Алдарт зохиол уу? Нэг Америк дуу. Америк дуу юу? За, гоё байна. Миний хүчтэй одоо 1 жилдэл ийм 3 цом аваад ахаар явандаа одоо энэ гэрийнх нь олон тавиурууд дээр багтахгүй шинжтэй болох нь шүү дээ. Яана хоёлаа. Ийм гоё цом аваад ахаар одоо жишээлбэл энэ гоё балетчин бүсгүй байна. Энэ бодвол одоо бүжгийн тэмцээн их бах тий. За, энэ яасан? Ямар түүхтэй цом уу? Би ээжтэйгээ тэгээд ээж би бүжиглээд нөгөө миний багштай ингээд бүжиглээд тэгээд надад ингээд өгсөн. Энэ бол тэгтээ яг балет бүжгэлсэн учраас уу зүгээр цом нь тийм юм уу? Зүйл цом тийм. Одоо битэрийн хард байна штэ. Энэ би ингээ хараад байлаа. Бараг чамайг харж байгаад энийг хийдсэн баха гэж би бодоод штэ. Магадгүй баха. Энэ ер нь тэгээд бүжиг чи ингээ хийж яхад янз бүрийн төрөл байна шүү дээ. Монгол бүжиг байна, үндэсний бүжиг байна, тий. Балет байна, орчин үе байна.
За гэх мэтлэн одоо сонгодог. За тэгэл хэцүү, модерн энэ төр гэл байна. Чамд аль юу нь төрөл нь илүү өөрийн юм шиг санагддаг вэ? Монгол бүж. Монгол үжиг үү? Болж гин. Чи бол зөвхөн одоо ингээ бүжиглээ төгөлдөр хуур дараад дээрэс нь одоо шүлэг ном одоо чэйжлээд ингэхээс гадна миний үчин сургуульда одоо сурж байгаа сургуульда цэвэр онц сурдаг хүүхэд. Тийм үү? Тэг би өрөөнд нь байсан нэг ийм өөрийнх нь зурсан зүйлийг авцраад үзүүлэе гэж бодоод хүүхдүүдтэй энэ юу гэж байна? Монголоор хэлдэг миний хөө. Сургуультай сайн сураарай. Тийм, маш их чармайгаараа гэсэн үг, тийм ээ? Яг одоо яг их зөв тайлбарлаж хэлвэл их чармайгаараа гэсэн үг. Энийг одоо хин нэгэн ийм бичээд ингээ хад гэж хэлсэн юм уу? Яагаад заавал энийг миний хөө өөрийнхөө өрөөнд тавьсан юм бэ? Заримдаа би ингээд сургуулийн юм хийхээр ядараад тэгэхэд унтмаар санагтаад тэгтээ тэрийг заримдаа уншихаар тэгэд хүчтэй болдог. Сайн биш үү? Тийм учраас одоо ингээд бараг улирал болгоны одоо сургуулийн шилдэг хүүхдийн ийм одоо баярын бичгүүдийг тийм ээ батламжуудыг авдаг байх гэж бодож байна. Онц сурах ямар хэрэгтэй юм бэ? Энэ хичээлд ингэж маш сайн чармаах ер нь ямар хэрэгтэй юм? Залхуур алж явах унтчул яад юм шиг ер нь. Болохгүй. Яагаад? Яа тэгвэл нөгөө том ингээд арахаар нэг юм мэдгүй байвал амар хэцүү болоод тэгээд бүр ингээд хоцроод тэгээд дахин ингээд юм сурахад амар хэцүү. Хэцүү. Өөрөөр хэлбэл чи ер нь ирээдүйд бол байнга л ер нь тэргүүн зэрэгт сурыг гэж бодож байна уу? Байнга онц сурал гэж бодож байна уу? Тэгм учраас одооноос жоохон хичээхгүй бол хоцорчин гэж бодож байгаа юм байна, тийм ээ. За энэ бол хамгийн сүүлийн одоо сургуулиас авсан батламж юм шиг байна, тийм үү? Онц. Гой зургнууд байх юм. Энэ ямар нэгэн утгыг илэрхийлэхээс гадна одоо бас өөрийнх нь энэ өнгийг мэдрэх гэдэг юм уу? Нэг юм бас нэг юм байна гэж би бодоод байна. За энэ их хөөрхөн. Энэ юу гэж миний орчил та? Өглөө нартай босоор. Зөв. За санаа нь бол ойлгогдсон тийм ээ. Өглөө бүр одоо ингээд нарны туяа мэт гэрэлтэж сэрэрээ гэдэг чинь ер нь юу хэлж байгаа юм? Нэг юу энийгээр хэлье гэж бодсон. Сургуультай явхад ингээл дандаа ингээл унтаал байдаг. Жаахан байж хад боссоо гэж би заримдаа боддог. Сургуультай явахгүй гэж боддог. Тэгээд тэрийг харахаар тэгээд хурдан босоод сургуультай яваа. Тэгээд гоё онц сураад тэгээд хурдан гэртээ ирээд тэгээд дүүтэй байна. Нэг. Өөрөөр хэлбэл та бүхэн ойлгож байгаа дандаа ингээд дуртай ухраас юм уу энэ юмд ингээ хүрээд байгаа юм биш. Өөрийнхөө тэр нэг залхуу юм уу, залхуурах гээд байгаа юм уу, нойр мөглөөд байгаа энэ зан чанарыг даван туулж байгаа тийм ээ, төвчээр зааж байгаа энэ багаасаа
Юу надад бараг ийм зам байхгүй. Йоо би бол биширч л байна. Миний хөөнд ийм гоё зургуудыг тавьсан байна. За энэ дөрвөн үсгийг бол манай одоо Монгол хүүхд болгон мэдэндээ юу гэж байгаа юм чи? Хайр. Хайр гэж байгаа. Хайр миний үгээс бол хайр гэрэлтэж чинь энэ гэрээс хайр гэрэлтэж чинь гэж би харж байна. Яагаад гэвэл аавтайгаа ээжтэйгээ миний үчин нөгөө хөрхөн дүүтэйгээ тийм ээ том ах нь бол одоо том болоод сургуульд явцсан. Ингээд танаа гэр бүл бол ерөнхийдөө юм хайрын дунд байдаг гэр бүл. Аавын хин гэдэг үлээ миний үгийн? Минь сайхан. Минь сайхан ээжийн Ариун туяа. Ариун туяа. Ахын Бэлгүүн эрдэнэ. Бэлгүүн эрдэнэ. Нөгөө хөрхөн дүүгийн Амин эрдэнэ. Амин эрдэнэ. Тэр энэ хэдийн маань энийг л илэрхийлж байгаа бох энэ дөрвөн үсэг би тэгж бодож байна. Яагад гэвэл одоо энэ зурсан зураг болгонд энэ хайрыг үзүүлэе гэж энийг илэрхийлж байгаа нь их гой санагдсан. Миний үчин дүүдээ яаж тусалдаг гэж вэ? Сүгийн өгдөг. Тэгээд дүүтэйгээ тоглодог. Тэгээд хоол хийж яхад би дүү авдаг. Ийм жоохон хүүхэд тэгээд бүгдийг чадж гин үү? Чадчихна. Тийм ядаргаатай биш үү? Бушуухан шиг очиж жоохон хөвдөд юм уу? Эсвэл өөрийнхөө гоё номоо уншаад юм уу? Эсвэл өөрийнхөө юмыг хийжсэн дээр биш үү? Яагаад миний хүү яг дүүгээ асрах ёстой гэж бодоод байгаа юм туслах ёстой гэд? Ээж тусалмаар байна. Тэгвэл ээж амар ядарч байгаа. Өдөржингөө гэрээ цэвэрлээ. Дүүгээ хараад тэгээд ядарна. Ийм сайхан ухаантай штэ хүүхдүүд. Өөрөө ямар ажил хий гэж бодож байна ер нь? Би зураач холмоор байна. Зураач за тийм баха. Би нарахгүй нэрээдүн зураач дараа нь штэ би хизээ нэгэн цагт нөгөө алдартай зураач энх эрднийг эртэн жоохон байхад нь очичоод анхныхын зургуудыг ингээ үзэгчдэд үзүүлж исэн гэж би бахархах гээд штэ ойлгож байна тав хүн. Тэр энэ бол анхны одоо оролдлогууд, анхны өнгө бодгийн мэдрэмжүүд энэ хараа энэ хүүхдийн ертөнц энд байгаа байхгүй. Ястагаа. За энэ бол зүгээр яг өдөр болгонд ингээ сууж явахдаа хийдэг юм тийм ээ. Их чинь ягаад дүүнгээд яриад байгаа юм гэхээр миний ардны хөөхөн туулаа нуугдаад байгаа байхгүй юу? Тэгээ би энэ туулаг ярмаар санагдаад. За ямар учиртай туулаа юм? Би нөгөө New Year-аар би шинэ жилээр тийм ээ шинжлэлийн баяраар. Шинэ жилээр дүүдээ бэлэг авах гэж бодоод тэгээд өөрийнхөө мөнгөөр дүүдээ энэ туулаа авч гисэн. Яа тэгвэл миний дүү хөөрхөн бүжин туулаа шиг харддаг гэж бодоод тэгээд гай хувцлаад тэгээд дотор нөгөө хөслөө ингээд хийгээд тэгээд бас нөгөө би нөгөө амар дүүтэй адилхан тэгээд амар хөөрхөн гэж хатаа тэгээд авсан. Би дүүгийг харсан шүү дээ. Нэрээ мэдээж энэ туулаанаас илүү хөөрхөн л тоо. Гэхдээ ерөнхийдөө төрхөн нэр их туулаа шиг тий. Янцын царайтай. Тэгээд анхныхаа одоо шинэ жилдээ очирсан учраас гээд өөрийнхөө мөнгөөр авсан гэж боддоо. Өөрийн мөнгөснөөс миний хүү тэр мөнгийг ханаас олсон юм? Би төсөөдөр хүмүүс надад бэлэг тэг мөнгө өгсөн. Тэр мөнгөө ингээд би хэрэглээ тэгээд бэлэг авсан. Жохо харам санагдаагүй юу? Үгүй. Ер нь хүнд ингээд юм өгөх хүнээс юм авах хоёрын аль нь илүү гоё вэ? Чамд юу гэж бодогддгоо? Хүнд бэлэг авах.
хүнд юм өгөх нь гоё. Би яаж чанс асуусан гэхээр миний хүч нэг ийм юу авсан штэ. Баярын бичиг. Тэгээ яг ланто гэж одоо ийм бүлгэн байд юм байна. За энэ одоо Америкт байгаа монголчууд маань одоо энэ бүлгэмд нэгдээд тэгээд одоо сайхан сэтгэлээр өглөгч одоо энэ юугаараа зангаараа өөрт одоо байгаа болон илүү байгаа эсвэл шин зүйлүүдийг ингээд аваад Монголд байгаа ядарсан хүүхдүүдэд ядарсан гэр бүлүүдэд одоо тусламж олгон одоо явуулдаг ийм маш их гоё тийм буйны ажил хийдэг ийм бүлгэн байд юм байна. Тэгээ энэ бүлгэнд миний хүү яалаа очиж би Монгол бүжиг үзлээд тэгээд уул нь бүжиглсийн дараа нөгөө бүгдээрээ гарч иж бид нар ийм тэр сертификат өгөөд тэгээд багш зөндөө бас цэцэг өгсөн хүмүүс ууртайсан хүмүүс. Яагаад тэгж юм гэхээр штэ хүн бол өөрийнхөө чаддаг юмараа хүнд туслах шиг сайхан юм байдг байхгүй. Тэгэхээр миний хүү яасан гэхээр өөрийнхөө сурсан эрдмээрээ бүжгээрээ очиж хүмүүсийг тэнд очиж одоо гоё одоо нэгдсэн хүмүүсийг сэтгэлийн сайхан баярлуулж тийм ээ. Ингэсэн учраас эн чинь маш том бас нэг буян гэж ингэж ойлгож миний үд өгсөн байна л да. Сайн байна. Манай энх эрдэнэ маань Америкт төрсөн тийм ээ. Тэгээд тэгсэн ирнэ тавхан харж байгаа монголоор яаж ярьж байгааг. Тэгээд одоо монгол кириллээр яаж бичиж байгааг үзүүлье. За энэний тухай жоох ярьдаа миний хүн хизээ бичдгийг, хэн бичүүлдгийг. Би нөгөө нэг өдрөнд нэг 2 хуудас ингэж бичих ястаа. Тэгээд нэг би Монгол сургуульд явж байгаа болохоор нөгөө бид нар намрын тухай эсвэл ингээд өөр юмны тухай ингээд цаасан бас өгдөг. Тэгээд тэрийг ингээд хуулаад бичдэг би. Тэгээд заримдаа тэгээд дараа нь миний ээж аав ах шалгадаг. Хийсэн үү, хийгүй юу, сэлцүү хийсэн үү, юу буруу хийсэн. Тэгж надад бас тусалдаг бас. Миний айгуу гоё бичиж байна. Маш гоё цэвэрхэн. Тэгээд угаасаа тийм юмд нөгөө зургийн бөгөөд өөрөө хичээнтхий авиас зан чанарууд байгаа учраас тэгж байгаа. Тэгээд дээрэс нь энэ бол одоо гэр бүлийн хүмүүжил байна, тийм үү? Ээж аав одоо хүүхдийнхээ төлөө энэ хүүхд юуг одоо хийх ёстой, юу чадах ёстой гэж ээж аав энийг ингэж айгүй хөрхөн чиглүүлж өгж байгаа надад их үлгэр болж авууштай зүйл юм байна гэж ингэж би баярлаж бодож суулаа. Тэгэж бас л мэдээч штэ нөгөө Монгол сургуулийнхаа юу нөлөө өөрөө шилтгэн тийм үү? Багштайгаа хамт хүүхдүүдэд зааж өгдөг багшийнхаа орон заримдаа. Хүүхдүүдэд тусалдаг. Юу бичих ястаа, зөв бичсэн үү, буруу бичсэн үү гэж тусалдаг. Тэгээд яах гэж монгол хэл сураад, яах гэж монгол бүжиглээд байгаа гэж юу нэ миний хөө боддгоо. Миний ээж аав намайг монгол хэл сайн сураарай. Тэр яг Америкт төрсэн болохоор яг монгол хүн шиг ингээд байх гэдэг юм шиг заримдаа санагддаг. Тэр нь чамд хэцүү юу эсвэл гоё юу? Гоё. Тэгээд энэ мэдлэгээ чи дараа нь хаана яаж хэрэглэнэ гэж бодож байна? Нөгөө найзуудтайгаа ингээд монголоор ярина. Тэгээ нэг заримдаа өөр хүмүүс ингээд мэдгүй хүмүүс ингээд гадаа монголыг бол сайн уу гэж ярьж мардаг.
хоёр хайртай эмээтэйгээ яах вэ? Монголоороо сайхан ярина штэ, тийм үү? Миний өвгийн хоёр эмийг нь хин гэдэг үлээ. Ансүр эмээ тэгээд Оролч эмээ. За, хоёр эмээтэй хоёлаа минь төргий тийм ээ. Ийм сайхан боломж олдож байгаа юм чинь. Миний хоёр эмээ одоо зүгээрөө тэгээд ээж аав бас сайн уу гэж хэлж шүү. Амийн эрдэн сайн уу гэж хэлж гин үү? Аа. Тий хэлж илэн штэ ингээ. Имээ сайн уу гэж хэлнэ штэ. За миний хүүгийн хоёр эмээ нь одоо хүүгийнхээ энэ мэдлэгийг аваад маш их баярлсан байх. Дээрэс нь телевизийг үзэж байгаа хэдийгээр миний үг танихгүй ч гэсэн, мэдэхгүй ч гэсэн энэ үг яриагийн сонсож байгаа энэ одоо сайхан хийж байгаа зүйлийг бодож санаж байгааг ингээд одоо үзэж байгаа энэ хүмүүс хараад бас их баярлж байгаа гэдэгт чинь их одоо итгэлтэй байна. Хизээ нэгэн цагт Монголын нэрийг дэлхийд түгээх ийм жижигхэн хөөрхөн цэцэг энд ургаж байгаа гэж бодоход их одоо сэтгэл тэнүүн жаргалтай байна. Энэ би бүр яг энх эрднийг л харсан юм шиг байна. Энэ зураач нь эсвэл харсан юм уу хайшээ? Яаж ингэж ийм адилхан зурдсан баган энх эрдний маань ийм гоё хувцсыг өмсөд нөгөө гоё одоо бүжгүүдээ бүжиглээд явж байгаа юм уу гэж. Тэгээд дээр нь өглөө бүр одоо миний үг угтдаг алтан наран байж гин. За энийг их чинь зүгээр өгж байгаа юм биш. Энийг дараа нь хоёлаа уулзах. Нууц код шүү заяа. Дараа нь миний хөө гоё амжилттай одоо дэлхийд тамгалчаад Монголынхаа нэрийг гаргачаад тэгээд ариунагчээ дүүн чадсан шүү гэд энэ зургийг бариад уулзсан шүү заяа. Баярлаа. За Монголын багчууд гэдэг төрийн бас байгууллага байдгийн. Тэгээд энэ байгууллагын ахигч нар нь бас одоо ингээд энэ нэвтрүүлэгт ирж байгаамаа, энэ хүүхдэд очиж байгаамаа гэд бас миний үүд ингээд энх эрдэнтэй адилхан энэ кокэлдэг өгөөрэй гэсэн ахигч нарын энэ тоглоом бэлгээдүүдээ өгөө. Баярлалаа. За тэгээд мэдээж би хамгийн гол миний гол бэлэг бол одоо миний үгийн зураг болгон дээр байгаа энэ love буюу хайр гэсэн энэ хайрыг би Монгол түмнээс авчрлаа. Энэ хайраар миний хөө тижээг дээрээ Монгол түмэн нь миний үгийн ард байгаа. Тэгээд амжилт болгоны чинь сайхан дээлийнхэн цахыг мушгаад харж байгаа шүү. За юу. За тэгээд ээжээ аавтайгаа хайртай дүүтэйгээ ахтайгаа амгалан сайхан азтай жаргалтай амьдраарай гэж өрөөе. За ингээд манай өнөөдрийн зочин 9 настай одоо удахгүй наадмаар 10 нас хүрэх гэж байгаа Минь сайхны энх эрдэнэ охин маань байлаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл за хоёлоо нөгөө сонсноо баяртай. Дурлал гэж чи ойлгож байна уу ер нь юу яриад байгааг? Юу юм дурлал гэж? Like амар хайртай дуртай. Аха. Тэгээд энэ одоо ирэхээр жишээлбэл чамд дурлал ирүүл чи яах вэ? Бэлэн байна уу тэрэнд?